За сая Улаанбаатар хотын төвчрлийн асуудалтай холбоотой энэ хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг бас боловсролын сайд ахалж ажилласан тодорхой үр дүнд хүрсэн. Тэгэхээр богино хугацаанд шийдэл яг төвлөрч суугаад үр дүнд хүрч болдгийн бас нэг жишээ үл энэ болсон. Тийм учраас одоо энэ үндэсний хороо вакуумжаад 7 хоногийн хугацаанд засгийн газрын хуралдаанд дүнгүүдэд танилцуулах одоо ийм чиглэлийг ерхий сайдын хувьд өгч гэнэ гэж ойлгож байна. За манай холбогдох бүх яамдууд хамтраад мэдээлэл нэгтгээд тус бүрдээ одоо нийслэлийн төвчрөлтэй холбоотой асуудал дээр ямар одоо асуудлыг одоо зохион байгуулах уу гэдэгтэй холбоотой энэ дүгнэлтийг гаргаж ирээд за энэ дүгнэлтэн дээр үндэслээд 2023 оны одоо улсын төсөвт бас бид нар ямар чиг баримтлал барих вэ гэдгийг илүү их одоо анхаарч ажиллах юм зайлшгүй шаардлага гарна. За нэг чухал зүйл бол манай тоо мэдээллүүд маш их зөрж байна. Статистикийн газар цахим хөгжлийн яам энэ дээр нэлээд онцгой анхаарал хандуулж ажиллахгүй бол хэдэн машин байна, хэдэн машин орж ирж байна гэдэг бүх тоонууд хоорондоо зөрж байна. Тийм учраас мэдээллийн нэгдсэн датаг ашиглах тал дээр нэлээд их анхаарал хандуулах зүйтэй. За нийтийн тээврийн үйлчилгээнд байгаа автобусны шинжилгээг автобусны буудлаас нь ахуулаад эрс өөрчлөлт гаргах хэрэгтэй. Нэг үрлэл бид нар хувилбар гаргаж өгчээж одоо хязгаарлалтын арга хэмжээ авахгүй бол хувилбар өгөхгүй мөртлөө хязгаарлалтын арга хэмжээ аваад ах бол бас учир дутагдaltaй гэж ойлгож байна. За ер нь бол Улаанбаатар хотыг зорин ирэх одоо энэ нүүдлийн урсгалыг хязгаарлах хэрэгтэй. За энэ агуулгаараа одоо цалин, халамж, за мөн одоо бодлогын арга хэмжээнүүд хот хөдөө гэдэг ялгаатай байх нь зүйтэй болно. За магадгүй жишээлбэл одоо боддоор цалин хот хөдөө адилхан. За дээрэс нь одоо хэд төвлөрлийг бууруулах бодлогын дэмжлэг гэдэг ч юм. Ийм байдлаар томьёолоод одоо магадгүй 20% нэмэгдэлч юм бас байж болно. За жишээлбэл мөн одоо халамжтай холбоотой одоо асуудлыг одоо байгаа түвшинд бид нар авч үзээд хөдөөд магадгүй одоо халамжийн тухайсан бодлогоос явуулж байна. Тэрний үг гэхээр хэд төвлөрлийн эсрэг нэмэгдэл гэдэг ч юм. Тэгээд нэг үрлэл энэ нэг тийм 10 орчим юм одоо пакэжтэй хүн бүхэн тэрийг мэддэг тийм түвшинд гаргаж ирэх зайлшгүй шаардлагатай болно. За дээрэс нь Сингапур, Лондон хотын туршлагыг бас илүү олон нийтэд хүргэх, аль болохоор нийслэл Улаанбаатар хотын энэ асуудлыг иргэдийн оролцоонд тулгуурлах хэрэгтэй болно. За энэ агуулгаараа үндэсний телевиз болон бусад хэвлэл мэдээллийн байгууллагын төлөв бас энэ үндэсний оронд орсон гэж бас үзэж байна. За залуучууд дөнгөж сургууль соёлоо төгсөж байгаа одоо залуучууд орон нутагтаа очиж ажиллахыг бас бидний хувьд бол төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй. Улаанбаатар хотоос одоо офсуудыг үе шаттай нүүлгэх асуудлыг бас төрөөс бид нар бодлогоор дэмжих хэрэгтэй. За энийг би бас зохион байгуулах нь зүйтэй гэж Батлан малгай сайд Баяр Магнаа сайтыг хичээлийн ажлын хэсэгт оруулж ирсэн. Нэлээд их дэмжлэг үзүүлээд ингээд тийм том хөдөлгөөн болгоод нэг үрлэл хот руу орж ирэх биш, хотоос хөдөө рүү гарах нь бол тренд буюу мод одоо маягтай болгох тэр бүх арга хэмжээнүүд дээр одоо анхаарч ажиллах нь бол зүйтэй. За энэ ажлын хэсэг үндэсний хороо дэд ажлын хэсгүүд байгуулж болно. Энэ дээр хувийн хвшлийнхнийгээ татан оролцуулах хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн байгууллагынхнийгаа татан оролцуулах хэрэгтэй. За ингээд энэ өвлийн хэмжээнд бидний хувьд одоо гол шийдлүүдээ гаргаад ардсан болон инженерийн шугам сүлжээ өргөтгөл, за тэгээд дээрэс нь хөшгийн хөндийн бүтээн байгуулалт, за багнуур, дархан, налаахын одоо чиглэл рүү дэд бүтц татах асуудал, за мөн одоо гэр хорооллыг бид нар хэрхэн шинэлэг концепцээр гаргах уу гэдэг олон асуудлуудыг энэ үндэсний хорон дээр илүү тулгуурлаж ярина. За тэгээд товчхондоо Сүхбаатар сайдтай их хүндэтгэлтэй хандахыг ерхий сайдын хувьд анхааруулъя. Ямар нэгэн байдлаар эрс муу, за ямар нэгэн байдлаар итвэх оролцоо тааруу байгаа мэдээллийг надад өгч болно. Энэ тохиолдолд би шууд ажлаас чөлөөлөх арга хэмжээ аавна. Энийг би хатуухан хэлчихье. Яг л энэ бол өөрөө бидний одоо сорхигдож ирсэн нэг номерын асуудал учраас тийм учраас үндэсний хорооныхоо ажилд хариуцлагатай хандахыг хүсье. За хоёрдугаарт эх 7 хоногийн 3 өдрийн засгийн газрын хуралдаанд үндэсний хороо эхнийхээ саналыг засгийн газар танилцуулна. За ингээд шийдэмгийн одоо ийм арга хэмжээнүүдийг аваад ингээд явах нь бол зүйтэй гэж бодож байгаа. За эхний ээлжинд одоо зайлшгүй хэрэгцээтэй хийх үе шаттай 10 орчим багц саналыг хугацаатай оруулж ирэх нь бол зүйтэй.